За бүгдээрээ сайн байцгаана уу. За гал морин жилийн минь төргийа. За цагаан сар гарснаас хойш өрөөсөө одоо бичлэг хийж тэг амжихгүй байгаад байлаа морин жил гарснаас хойш. За тэгээд өнөөдөр анх удаа морин жилийнхаа бичлэгийг хийх гэж байна. За ерөн цаг зав муутай байгаа тий. Тэр одооноос тэгтээ бас ч гэж нэг сар орчим нэлээд завгүй ажиллаж байлаа. Тэг одооноос нэг жоохон арай өөр тийм юунд орох баха тийм цагийн хуваард. Тэгэхээр бас нэг бичлэгээ тасалдахгүй хийгээд ах уул нь бодолтой л байна. 7 хоногт ядаж нэг 3-4 удаа хийгээд эвлэхсэн. За тэгээ юу болох нь сайн мэдэхгүй юм тийм ээ. Ерөн санаа минь бол тийм байна. За энэ удаагийн уншлагаар гал морин жилд танд ер нь одоо ямар өөрчлөлт орох вэ гэдэг дээр. Ер нь гал морин жилийн ерөнхий нэг урсгал ямар байх нь вэ, анхааруулах юм юу, орж ирэх нь үү. За тэгээд ер нь ямар өөрчлөлт орох нь вэ гэсэн хандлагатай. За тэгээд хөзрөө бол ер нь юу хэлэх гээд байгааг нь л би бол уншдаг байна. Түүнээс биш одоо яг нэг заавал ер нь нэг ийм бодол надад байдیں۔ Одоо нөгөө сэдвээ өөрөө зохиочоо зөвхөн тэрэндээ хариу авна гэхээс илүү хорвоо ертөнцөөс яг ямар үгийг ямар юмыг дамжуулж хэлэх гээд байна гэдгийг л уул нь одоо тийм хэрэгтэй хүнд дамжуулчих юмсан л гэдэг одоо бодол хөсөл надад байдаг байхгүй юу. Тийм болохоор нэг уул нэг сэдв зохиохгүй байвал тийм зүгээр байгаад идэв. Ер нь тарот уншлах хийж яхад одоо хүмүүсийн хувийн уншлах хийж яхад ч гэсэн яг яадаг вэ гэхээр асуулт зөв байж хариу зөв гарч ирдэг байхгүй юу. Ерөнхий төлөв гэхээр ерөнхийд нь л одоо тий. Тэгээд ерөнхий цаа нэг иймэрхүү байгаа юм байна. Таны одоогийн энергиг ч л уншчихдаг байхгүй яг үндсэндээ. Тэгэхээр асуулт тавихаар болохоор асуултанд л бас хариу авдаг гэсэн үг. Ямар асуулт байна, ямар ч хамаагүй асуултанд яг л тэрэндээ хариу авдаг гэсэн үг. Тэгэхээр би нэг асуулт тавина гэхээс илүү ер нь хорвоо ертөнцөөс юу хэлэх гээд байна. Тэгээ хэрэг хэлэх гэж байгаа үг мессеж байгаа бол тэрийг дамжуулахад хэрэгтэй нэг хүнд нь тухайн цаг үедээ хэрэг одоо юу гэдгийг яг хэрэг болсон үедээ хүрэх болов гэсэн нэг тийм миний нэг бодол мэдрэмж байдаг гэсэн үг. Яг нэг асуулт тавьчихаар одоо нэг хязгаарлагдмал болчихноо л гэсэн санааг хэлэх гээд байгаа байхгүй тийм. Асуултандаа л хариу авах учраас. За, ерөнхийдөө нэг за сэдвийн ямар тийм уншлагын тийм сэдв юу бодогддог талаараа нэг жоохон тийм юу хэлчихлээ тийм тайлбар маягтай. За энэ удаагийн уншлагын хөзөр 3 төрлийн сонголттой. 1-р хөзөр, 2-р хөзөр, 3-р хөзөр. Яг энэ хөзрүүдээрээ уншлагаа хийнэ гэсэн 3 төрлийн хөзрөө шууд тавьсан байгаа. Тэгээд юу одоо юу гэх нэг сонголтыг жоохон ижил төстэй төрлийн одоо нэг тийм содон тэмдэггүй үндсэндээ энэ нэг жаахан цайвар дуу юм уу да тий. Түүнээс ерөнхийдөө ийм ижил төрлийн өнгийн хөзрүүдээс бас сонголт хийхэд яг л одоо хувь хүний өөрийнх нь мэдрэмж хэрэгтэй гэсэн тийм одоо бодлын үүднээс ийм 3 ижил төрлийн арталтай хөзөр үндсэндээ сонгоод тавилаа гэсэн үг. За тэрийг бас сонгосон шалтгаан маань бас байна. Ер нь яагаад тэгж бодсон бэ гэхээр хүн яг өөрийнхөө дотоодын дуу хоолойг сонсох шаардлага гардаг байхгүй юм. Нөгөө нэг сонгоход содон тэмдэггүй ямар нэгэн юмнаас сонголтоо хийхийн тулд тэгэхээр одоо бас дотоодынхоо дуу хоолойтой ер нь хүн ер нь ойрхон байгаасай гэж би ер нь боддгийг. Тэгэхээр ингээд нэгэсэндээ дасгалжуулалт маягийн өөрийнхөө дотоодын дуу хоолойг зөв сонсож сурах тийм ээ. Хэрв танд тохирог бол та дотоодынхоо дуу хоолойг ер нь сонсож сураагүй байгаа юм байна гэд хэрв уншлагын тий ерөнхий ингээд уншлага сонсоод явж хахад тий нэг тохирохгүй байгаа юм бол за сонголт нь минийх биш байсан юм байна. Би дотоодтойгоо нэг сайн ярихгүй байгаа юм байна. Сонсож сурахгүй байгаа юм байна гэд бас бодож болно. Нэг бол энэ удаагийн уншлага дээр надад зориулагдсан юм байхгүй юм байна гэж алгасч болно шүү ер нь тий. Уншлага болгон таарад л одоо тийм байхгүй шүү дээ тий. За зөндөө олон тайлбар ярьчлаа. Ойрд нөгөө яриаггүй хэлэх үү. Яг хувийн уншлах дээр ярьжлаа. Тэгтээ харьцангуй нөгөө нэг хүн их ярина гэдэг чинь айгүй их энерги зарцуулдаг байхгүй юу.
Заримдаа бүр нэг яригч тэнхэг болдог үе бас байна л та. Ер нь бас уншлага ихтэй. Хөзрөх ярьсан үед. Тэг өнөөдөр ойрд нэг 2-3 өдөр амарсан цагаан сарын өдрүүдээр ирч хүчтэй байна. За энэ ирч хүч дээр ашиглаад та бүхэндээ одоо тий сайхан хэрэгтэй мессежийг дамжуулж өгөөд чадчихвал одоо миний өнөөдрийн зорилго буйллээ гэж бодох нь байна гэж. За одоо хангалттай сонголтоо хийцэн байхаа бас тийм зөндөө яриад сонгуулаагүй ч гэж магадгүй. Гэхдээ ер нь хангалттай хугацаа өнгөрсөн учраас болсон байх гэж бодож байна. За энэ 3 дугаар төрлийн сонголтыг хийшээ тавилаа. За 2-ыг бас энд тавилаа. За 1-ээс эхэлнэ. За гал морин жилд 1-р группийн ер нь одоогийн байдлын энерги ямар байна уу? За ер нь хэлж ярих юм ер нь тэгээ юу байна? Ямар төрлийн энерги орж ирж байна вэ гэдгийг үзье. За 3-4 хөзөр эргэгдэт унсан учраас ер нь эргэгдсэн хөзрүүд бас их сайхан хөзрүүд унж байна. Гэхдээ арай л олноор онцглоо тийм учраас цагааг дахин жоохон үлдсэцтэйгээ авъя. Гал моринжил за. Гал моринжилд одоогийн энерги нь за морин жил гарснаас хойш ер нь одоо яг ямар хүн энергитэй байна вэ гэж. Нэг бэлэнд дасах гэж хэцүү байна надад. Уул нь дасчвал амар зүгээр юм. За гал морин жилд за морин жил гарсаар яг юу болоод байна вэ гэд ингээд үзэхээр за одоо энэ гэдэг үзэр ер нь бол яг одоогийн байдлаар ер нь айл болох өөр дээрээ төвлөрөх гэж хүсэж байна. Хэн нэгнээс одоо юу гэх юм тийм магадгүй нөгөө өнгөрсөнд тохиолдсон нэг жоохон тийм юу гэдэг юм л да одоо тийм хүслээр нь болоогүй нэг юм байгаад байна л да. Тийм өөрийнх нь одоо за магадгүй энэ одоо миний одоо цаашдаа энэ хүнтэйгээ хамтдаа байна гэд хүсдэг юм уу? Ер нь энэ нэг тийм хайр сэтгэлийн харьцаан дээр байх магадлал жоохон илүү гарч ирэх гээд ашиг үнэн дээр. За тэрний яг юу вэ гэхээр яг өөрийн чинь хүсэл бол одоо ирээдүйдээ энэ хүнтэйгээ сайхан байна, аз жаргалтай байна. Одоо баг миний одоо юу гэх юм тийм ингээд бас урт хугацааны харьцаа холбоо үүсгэх хүн гэд ингээд бодож исэн хайрын харьцаа юм шиг байна шүү заяа. Тэгэнгүүт тэрэн дээр яг юу болоод байна вэ гэхээр ер нь тийм өнгөрсөнд нэг тийм өөрийгөө хамгаалах магадгүй нэг жоохон хэрүүл маргаан үүссэн баха нэлээд тийм тэгэнгүүт чамааг өөрийг чинь буруутгасан байдаг юм уу? За тэгээ тэрэн дээр өөрийгөө нэлээд тийм хамгаалах шаардлагатай нэг тийм
асуудлууд үүсээ нэлийн маргаан хэрүүлтэй энэ одоо тий. Тэгэнгүүт яг одоогийн чинь өөрөө чинь байдал болохоор зүгээр одоо хэн нэгэнтэй харьцахгүй одоо тэрэгтгэж үнэмшижсэн хүнтэйгээ харьцахгүй ер нь аль болох өөрийгөө хамгаалсан энергитэй за хүсэл минь бол одоо ингээд баг миний энд бодож исэн хүсэлтэй өөрөө бол айгүй тийм өөдрөгөр айгүй гоёор төсөлж айгүй гоёор бодож исэн байгаа даа байхгүй юу. Гэтэл энэ хүсэл минь ер нь би жоохон буруу юмд итгэхэд буруу зүгт жоохон явсан юм болоо да гэдэг дээр өөрөө жоохон дотгошоогоо хандаад дотроосоо өөрөөсөө жоохон дуу хоолойгоо сонсох гээд тэгээд ер нь миний яг одоо яг хаанаад буруу юу гэдэг хаанаа зөв байв хаанаа буруу байв би ер нь яг буруу бодоод жоохон өөрийгөө юу яачлаа да тий одоо юу гэх нэг жоохон өөртөө итгэлгүй байгаа болсон байдлыг илэрхийлээд байна л да одоогийн цаг мөч дээр тий ер нь жоохон буруу сонголт хийчихээ за одоо яах вэ дэсэ гэдэг хэр нэг тийм хөдөлж чадахгүй нэг уягдцсан нэг ёстой нэг чөдөрлүүлсэн юм шиг одоо яг нэг гарыг ингээд сойгоод барьсан хүн чинь хайчих үү тийм ээ тэгэхээр яг нэг юм чөдөрлүүлсэн юм шиг байдалтай болцоод тэгээд одоогийн байдлаар бол үйл хөдлөл авч чадахгүй яах вэ гэл одоо яасан дээр вэ гэдэг дээрээ үнэхээр хэрэгэлцэж байгаа цаг үе нь баха за энэ морин жил гарснаар тийм гарснаас хойш одоогийн энерги дээр бол ийм юм гарч ирж байна за тийм за өөрөө чинь хүсэл тэгээд ойрын ирээдүйд яг тэр морин жилдээ одоо ингээд ойрын ирээдүйд орж ирж байгаа өөрчлөлт нь гэхээр өөрөө бол яг сүлдээ бол яг яах вэ гэхээр дотоодын дуу хоолойгоо нэлээд сонсож дотоодынхоо зүрх сэтгэлийг нэлээд сонсож за зарим улсууд нь одоо юу гэдгийг одоо над шиг нэг зурхаач байх үү энэ Зэрэг Америк хийдэг хүн амтнаас асуух байхаа энэ ер нь high priestess гэдэг чинь нэлээд зүүн совинтай эмэгтэй хүнийг хэлдэг зүүн совинтай гадаадын тийм далдын жоохон юм муутай хүнийг хэлдэг багтгүй тийм хүн дээр өөрөө шийдвэрээ гаргаж чадахгүй энэ дээр одоо шийдвэр гаргаж чадахгүй байгаа байдлыг илэрхийлдэг байгаа байхгүй тэгээ шийдвэр гаргаж чадахгүй байгаа учраас одоо бүр ингээд айл болох өөрийнхөө дотоодын дуу хоолой сэтгэлийг сонсох гэж ингээд хичээж байгаа боловч хөдөлгөөн үйлдэл авч чадахгүй ягаад гэвэл хүсэл сэтгэл одоо дотоодээс гарч ирж байгаа зүүн совин мэдрэмж хоёр нэгэсэндээ зөрчилдөд байна гэсэн үг. За тийм учраас аль нь дээрээ яаж шийдэх вэ гэдэг тэр магадгүй энэ одоо юм. За нэг мэрэг хэлгээд үзье гэж бодох юм уу тийм ээ. За нэг бол бүр ингээд дотоодынхоо дуу хоолойг үнэхээр чин сэтгэлээсээ сонсох гэж бүр айгүй хичээж л байна л да. Гэхдээ үнэхээр чадахгүй байгаад байна яг үнэ нэг хэлэхэд тийм. За тэгэхээр магадгүй нэг тийм за энэ хүнээс асууж нэг жоохон яг цаашдаа болох юм уу бүтэх юм уу болохгүй юм уу яах юм ер нь явцтай юм уу явцгүй юм уу гэдгийг хүнээс асууя гэж бодохоор байна. Ягаад гэвэл энэ ойрын ирээдүйд орж ирж байгаа өөрчлөлт байгаа байхгүй юу? Морин жил гарснараа одоогийн энергийн байгаа ч ойрын ирээдүйд орж ирж байгаа өөрчлөлт нь энэ high priestess нь өөрөө тэр зүүн совинтад тий одоо тэр яг хоо жишээ нь одоо над чиг хөдөр мөдрөөр үздэг эсвэл одоо тэр юу гэдэг тэр бөө зурхаач гэдэг юм одоо өөр тийм төрлийн хүн дээр очиж ингэж нэгсэнд асуудлаа өөрөө шийдэж чадахгүй байгаа учраас асууя гэж ингэж бодох тийм ойрын ирээдүй орж ирэх гэдэг байна. Тэгснээр яг юу болох вэ гэхээр энэ нүдэн харанхуй болттой шийдвэрийг гаргаж чадахгүй байгаад байсан хүн шийдвэрээ гаргаж нэг талдаа орно гэж байгаа байхгүй юу? За шийдвэр гаргаж нэг талдаа орж ирнэ гэдгийг илэрхийлж байна. Тийм болохоор энэ дээр яг одоо юуг нь тийм асуухад гал морин жилд ер нь өөр хүмүүсийн хувьд орж ирэх өөрчлөлт яг юу аах вэ гэхээр энэ дээр ямар ч гэсэн шийдвэрийг бол та ойрын хугацаанд тийм гаргах шийдвэр гарах юм байна тийм. Гаргахаар шийдэх юм байна нэгэсэндээ тийм. Нэгсэндээ одоо энэ нэг тийм шинээр тийм энд харанхуй юугаа мэдхэ байсан нэг өөрийгөө хамгаалсан энергийн нэг яхаа шийдэж чадах байсан энерги нэг талдаа багтах юм болох гээд байна л да. За өөр хөдрийн зүгээс хэлэх юм юу байна вэ? Морин жилд өөр өөрчлөлтөөр нь юу орж ирэх вэ? Шийдвэр гаргахаас гадна. Морин жилийн өөр өөрчлөлт. Ерөөсөө айгүй гоё тийм өөртөө итгэл тийм эргээд өөртөө итгэл энд нэлээд тийм итгэлийг чинь одоо тийм яг нэг их итгэжсэн юмдаа одоо итгэл алдчихаар өөртөө хүртэл давхар итгэл алддаг л да. Тэгэхээр эргээд
гал моринжилд орж ирэх өөрчлөлт нь болохоор яг юу орж ирэх гэдэг вэ гэхээр өөртөө итгэх итгэл, за мөнгө санхүүгийн илүү ингээ боломж, за ажил төрлийн илүү одоо боломж те ер нь нэг тийм хуучны өөрийгөө буцааж авчирна гэсэн үг. Энд нэг өөрийнхөө одоо тийм нэг урам хугарсан байдлаас болж нэг өсөндөө өөрийгөө баг нөгөө алдах шахаж байгаа байхгүй юу? Хуучин хичнээн их хүчрэхийг ямар хүн бэлээ гэдэг. Тэгэхээр тэр итгэл үнэмшил бүх юм эргээд буцаж орж ирнэ. Гал моринжилд танд орж ирж байгаа өөрчлөлтүүд та өөртөө маш их итгэлтэй болно. За мөнгө санхүүгийн боломжтой болно. За ажил төрлийн ч гэсэн одоо ингээд амжилттай явна. Ер нь нэг тийм өөртөө итгэлтэй шийдвэртэй тийм эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүн тийм болно гэж гаргаж ирж шүү тий. Тэгээ энэ нь угаасаа цаг хугацааны юмд таны амьдралын тойрогтой угаасаа нөгөө нэг хүний амьдрал чи одоо нөгөө хэдэн жилдээ нэг эргэлтэнд орж ингэж тойрж дандаа л нэг өдрөгөөсөн бол өдрөг чигээрээ өксөж яваад байдаг юм биш. Өксөж уруудаж хаяа бүдэрдэг гэж яриад амьдрал дээр энд нэг жоохон бүдрэлт орж ирээд эргээ сэргэлт авч яана л гэсэн нэг тийм ойлголт. Тийм гал моринжилд бол ер нь бас сайхан гоё эерэг өөрчлөлт орж ирэх юм байна гэж хэлэх гээд байна шүү тийм. Энэ нэг өөрчлөлтийн тухайд бол гэхдээ та өөрөө шийдэж чадахгүй юм дээр нэг тун удахгүй тийм шийдвэрээ гаргахад нэг тийм өөрчлөлт тэгэл нэг өөртөө итгэл орж ирэх юм байна даа гэж хэлэх гээд байна. За космик энержи хүзрээс за нэгдүгээр группийнхэнд юу зориулж байна? Safety. Safety is the foundation of life. Cherish the calm moments гэнэ. За safety гэдэг чинь аюулгүй байдлыг илэрхийлж байгаа шүү дээ, тий. Аюулгүй байдал бол тий одоо амьдралын аюул тийм том хөрөнгө оруулалтна гэж тий. Ер нь аюулгүй амар амгалан 50 байдал шиг одоо амьдралд чухал юм гэж ер нь тэгээд тий сэтгэл санааны амар амгалан 50 байдал шиг чухал юм одоо байхгүй шүү дээ гэдгийг тий. За тэрүүгээр яг энэ аюулгүй байдал үзрээр тий тэрийг л илэрхийлж байна. Амьдралын үндэс нь аюулгүй байдал ерөөс л амьдралын үндэс нь. Тэгэхээр таныг тийм таавшрах мөчүүдийг өөрөө эрэлхийлээ гэж байгаа байхгүй. Та 50 байж чадахгүй болчиход байгааг хөзрийн зүгээс бол космик энержи хөзрөөс бол танд бол тэгж зөвлөж байгаа юм байна. Тэгээ шийдвэр гаргаж чадахгүй бол хичнээн мянга ингэж өөрийгөө буруутгаж юм уу эсвэл өөдөө итгэл алдаж суужсэн. Мэддэг чаддаг хүнээс нь асуугаад ирээдүйдээ ирээдүгөөг нь асуугаад эргэлзээгээ тайлаад урагшлах хэрэгтэй гэж хэлэх гээд байна л да таныг тийм. Болохгүй өөрийнхөө эргэлзээг тайлах хэрэгтэй байна тий. Хорвоо ертөнд чи энергийн хувьд уншигдан шүү дээ тий. За өөр хөдрийн зүгээс зөвлөгөө ч юм уу хэлэх ч юм уу ямар нэг үг байна уу гэдэг нэг өөр нэг автаас мессеж аваадах. За тэгээд айгуу товчгоо тодорхой уншлага болж байна. За chariot хөзөр. Chariot гэдэг юм нэгсэн урагшлах цаг болцсон. Айгуу хурдтай ирж байгаа энергийг хэлж байгаа шүү тий. Танд бол маш хурдтай хорвоо ертөнцөөс одоо нөгөө нэгсэндээ үйл хөдлөл авах цаг болцсон гэж хэлээд байна шүү. Ингээд одоо нэг харанхуй байдалд одоо нэг яахаа мэдхгүй байдалд одоо хичнээн удаан гацх үү те одоо хин нэгний хүлээгээд хараад яахаа шийдэж чадахгүй байгаа бол одоо ерөөсөө тийм аль асуудлыг нэг талд нь олгоод урагшлах цаг нь болсон гэдгийг энэ chariot хөзрээр одоо chariot гэдэг чинь асар хурдтай ирж байгаа энергийг хэлж байгаа. За тэнгүүд амжилтанд тууштай байдал өөрийнхөө сахлаг баттай байдлаас үүдэлтэй гэж байгаа. Тэгэхээр одоо ингээ ямар нэгэн байдлаар те ингээд нэг заа ингээд нэг уул нэг шийдвэр гаргах гээд байгаа юм шиг байгаа. Тэгээд ингээ яаж чадахгүй ингээ шийдвэр гаргах гээд уулын дотроос нэг өөр нэг юм хэлээд байдаг. Бодит байдал дээр зөрчилдөд тэрийг хэрэгжүүлж чадахгүй байгаа дах жишээ нэг байгаа байхгүй юу? А тэгэнгүүт тэрэн дээр юу гэж хэлээд байна вэ гэхээр нэгсэндээ өөрийгөө сахилах баттай байлгах. Энд чинь нэгсэндээ сахилах батгүй гэдэг яг нэг нь юугаар хэлчихэд бас болох байхгүй юу? Тэгэхээр сахилах гаргасан шийдвэртээ үнэнч байх жишээ нь тийм ээ. Тэгэхээр энэ нэг дотоод зөрчил хүсэл хоёрыг нэг тийм ангилж ялгаж салгах цаг нь зайлшгүй ирчээд байна. Энэ дээр бол одоо үйлдэл авах цаг нь болцоо л гэж хэлээд байна л да ердөө бол.
Ер нь хурдан өөрчлөх шаардлагатай гэж хэлж байгаа шүү бүр. Тэгэхгүй бол одоо эргэлдсэн хүн хэзээ ч урагшаа алхаж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр нөгөө болохгүйроо хурдан нөгөө нэг талд нь болгоод нөгөө ажил амьдралаа бодъё гэдэг шиг тийм ээ. Болохоор бол тэрэндээ болох талдаа нэг шийдвэрээ гаргая, болохооргүй бол болохгүй талдаа шийдвэрээ гаргая гэдэг. Энэ чи цаг хугацаа хайрналт аливаа юмд эргэлзэж их байна гэдэг чинь. Тийм. Хүн урагшлахгүй нэг юм гацаанд ингээд бүр ингээд нам ячиж байгаа байхгүй юу? За таны хувьд бол ийм мессеж энерги ирж байна шүү тийм. Та энийг хурдан асуудлыг тийм аль нэг талд нь шийдснээр танд энэ айгүй гоё тийм кинг энергиуд нэгсэнтэй хааны энергиуд орж ирж байгаа байхгүй юу? Зоосны хаан, савааны хаан гэсэн энергиуд. Энэ өөрчлөлт чинь өөрөө танд угаасаа л нөгөө цаг хугацааныхаа эрэхэнд цаг нь ирэхээр ирэх ёстой өөрчлөлт байгаад байхад та хуучинтайгаа зуралдаад юм уу өнгөрсөнтэйгөө зуралдаад удаад байна л гэсэн санааг хэлэх гээд шүү. Тэгээ шийдвэрээ гаргаж нөгөө хорвоо дэлхийн цаг хугацаанд одоо нэг тийм одоо нөгөө хорвоо ертөнцийн цаг хугацаагаар амьдрья гэж тий. За тэгээд тэр дээр бүр онцгойлон танд хэлээд байгаа юм. Та шийдвэрээ гаргаж чадахгүй бол чаддаг хүнд нь хандаа гэж эргэлзээд байгаа шүү дээ. Таны эргэлзээг арилгаад өгчих бол та яг ингээд нөгөөсөө гараанаасаа гараад гүйж байгаа юм шиг нөгөө араас нь шүлцсэн юм шиг гараад гүйчих гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр чин та чин хүн та хандахгүй өөрөө ч шийдэж чадахгүй байгаад байна л гэсэн үг. Эргэлзээгээ тайлж чадахгүй. За хөзрийн зүгээс ийм юм хэлэгдэж байна. За гол борин жилд бол танд уул том гоё өөрчлөлт таныг хүлээгээд байж гэнэ гэсэн үг. Тийм энэ нэг хангад маань гэдэг энэ бүр одоо ингээд тийм. Энэ бол гэхдээ таны сэтгэл зүйн таны зүгээр эргэлдсэн үйлдэл өөрөө өөрийгөө одоо нэг шиндөө боомлсон байгаа байдлыг хэлж байгаа шүү ер нь тий. Хинч таныг яг цаг дээрээ толох юм бол одоо хориогүй барайгүй цагдаагүй байгаа гэдэг. За ингээд нэгдүгээр группийн уншлага дууслаа. Ойлгомжтой юм байна тийм ээ. Нэгдүгээр группийн маань эргэлзээнээс салахад цаг ирсэн гэдэг үндсэндээ товч бөгөөд тодорхойдод тийм л юм хэлж байгаа юм. За одоо хоёрдугаар групп. За энэ үзрийг сонгосон улсад хоёрдугаар группийн уншлага эхлэх гэж байна. За хоёрдугаар групп гал морин жилд. За ямар энерги байна? Одоогийн энерги нь юу байна? Орох өөрчлөлт нь юу байна гэдэг ингээд үзрийг дэлгэрэх юм. За 2026 он гал морин жил. Гарснараа хоёрдугаар группийн энерги ямар байна вэ гэж хэлсэн. Хоёрдугаар групп. За юунд гал морин жилд орох өөрчлөлтүүд өөр одоо бидний хүсэх нь юу байна гэдэг өөр хэлэх юм юу байна? Өөрчлөлт нь гэхээр
Five of Pentacles. За өөр за тэд хэлүүлэх юм юу байна ер нь? Руу ертөнцөө зөвж байгаа хэллэх юм энерги зөвлөгөө зөвлөмж байна. За хоолой менеж. За одоо космик энержи хөзрөөс хамгийн сүүлд ер нь юу авна? Мессеж авна. Oracle картаас. За хоёр дахь группийн өмнө одоогийн байгаа байдал Five of Wands. За энэ одоо ер нь нэг өнгөрсөнд нэг тийм гадаад гараад яваад гадаадтай амьдраад за тодорхой хэмжээнд бас нэг өөрийн гэсэн байр сууриа олсон бас нэг өөрийн гэсэн одоо нэг өндөрлөгтөө хүрсэн нэг арга учраа олсон за тэр газраа амьдрах арга учраа олсон байд юм а тийм ээ. За тийм байна ер нь тийм. Ер нь гадаад далаад гараад гадагшаага гараад өнгөрсөнд тий тэр газраа бол нэлээд арга учраа олцсон гэдэг байгаа. За тэгээд өшөө бүр одоо ингээд нөгөө нэг илүү өсөх дэвших боломж одоо нөгөө энэ нэг шатрын тоглоомж тий өшөө илүү сонгогдох тий. За тийм боломж хүсэл бол одоо толгоонд нь өшөө бүр илүү л ингээд цаашлах, илүү л өндөрлөгт гарах тийм хүсэл бол одоо толгоонд нь мөрөөдөлд нь байгаа гэсэн үг. За тэнд яг юу жоохон дутагдаад хөл жоохон ингээд нэг тушаа ч юм уу яа ч юм уу болоод байна гэхээр жаахан тэр гарах гэсэн газрынхаа өндөрлөг рүү ч гэх юм уу тэр хүрх гэсэн энэ хүсэлдээ одоо жоохон мэдлэг боловсрол жоохон сурсан эрдэм мэдлэг чиглэлийн юм арай жоохон нэг тийм дутуу өшөө жоохон илүү сурч боловсрох мэдэх шаардлагатай өшөө илүү тэрэнд одоо цагаа зарцуулах өшөө илүү тэрэнд одоо бүр нэг бие сэтгэлээ зориулах гэдэг шиг аливаа юмд нэг тууштай нэг амжилтанд гаргахын тулд амжилтанд хүрэхин тулд одоо нэг тэрэнд чинь нэг бүрэн дүрэн цагаа зарцуулах одоо тэр цагаа зарцуулна гэдэг байгаль ихэд тэрний төлөө унших одоо мэдэх сурах боловсрох одоо судлах ингээд шаардлага байгаа шүү дээ тий. Тэгээд тийм тал дээрээ өшөө илүү суралцах надад одоо шаардлага байгаа юм байна да гэдэг нэг тийм ойлголттой мэдрэмжтэй болчоод за хэрэг тэрийгэ чадаж гимэн надад бол одоо ёстой нөгөө өшөө бүр дэлхийд гарах боломж гэдэг шиг ер нь бол гадаадд байна л да. Тэгвэл бүр илүү томрох одоо өөрийнхөө хэмжээнд одоо миний томрох дэлхийг би нэг тийм хэмжээнд хүрчихэд одоо би их амжилттай яваа гэж ингэж одоо хэрв хэн нэгэн өөртөө нэг юм лимит ч юм уу одоо нэг тийм өндөрлөг цэг тогтоосон байгаа бол тэндээ хүрэхэд надад нэг жоохон юм эрдэм мэдлэг илүү цагаа зарцуулах шаардлага байна да гэж яг ингэж бодогдож байгаа цаг үе нэгээд байгаа байхгүй одоогийн энерги нааха. Тэхийн бол одоо энэ мөнгө санхүүгийн тухайд ч тэр бүх юмны тухайд ер нь өөрийнхөө хувьд бол би бол одоо ориглон яг эзэн нь одоо ингээд гэр бүлээ одоо бүрэн дүүрэн хангалуун сайхан одоо орох оронтой байртай савтай за тэгээд тэндээ би нэг эзэн хүн шиг нэг ингээд сууж иж болох юм байна да гэдэг нэг тийм одоо юм байгаа л гэсэн үг тий. Тэгээд тэр гал морин жилд ер нь тэрний төлөө сурын мэдий боловсрыг гэсэн нэг хүсэл тэмүүлэл төрөөд байж байгаа болоо да гэж бол гарч ирж байна хөө зур дээр тий. За хүсэл нь болохоор яг тийм болохоор одоо яг энэ дээр цагаа зарцуулж өөртөө нүүр туулж тийм ээ. Тэгээ шинээр одоо тэр төсөл байдаг юм уу урам зориг одоо нэг шин одоо тийм хүсэл боломж юу байна вэ гэдгийг
нэгэсэндээ одоо юу янаа л гэсэн үг ингээ эрэл хийх гээд байгаа байхгүй юу. Тэрний төлөө одоо ингээ бэлтгэлээ базаанаа. Бүр алсын нэгсэндээ алсын хараага бодоод тийм энэ холын өндөрлөгт гарах алсын хараага бодоод тэрнтэй нүүр тулж одоо тийм уурагшлах өсөх тэр өшөө илүү боломж бололцоогоо хайх энэ гадаад гэж нэг яриад байгаа шүү. Ер нь энэ гадаад л байгаа шүү. Тэр гадаад дэх боломжоо хайх ч үгүй юм эсвэл тийм зарим нь одоо магадгүй өөртөө гадаад гарчид Монгол руугаа эргээд одоо хийх ажил бүр алсын хараа ирээдүйн төлөвлөгөөгөө бодоод тийм тал дээрээ илүү төлөвлөгөө боловсруулад ахиц дэвшил гаргах гэдэг ингээд бодож төлөвлөөд боловсруулад байж байгаа тийм ойрын тийм хүсэл таны одоо нэгсэн хүсэл чинь тийм гэж гаргаж ирээд байгаа. Гал морин жилийн одоо нэг төлөвлөж байгаа хүсэл. Тэнд тэгээ магадгүй нэг байшин барилга нэлээд орж ирээд байгаа. Магадгүй нутаг эх оронд очиж за байшин барилга барай, зари бари гэдэг юм уу? Эсвэл байшин барилгын компани айж гэдэг юм уу? Эсвэл магадгүй байшин барилга бариад янз янзын аялал үйлчилгээ зугаалга байдаг юм уу? Одоо мэдэхгүй шүү дээ. Тэр байшин барилгатай холбоотой нэгэн борж ирээд шүү тийм. Тэр байшин барилга хүн тийм ямар ч чиглэлээр байшин барилга ер нь хүнд үйл ажиллагаа явуулахад ер нь тэгэл тийм бизнес явуулахад байшин барилга хэрэгтэй болох байх л та нэрээ тийм. За тэрний төлөө тийм тэр нэг гадаад далай тэгээ алс ирээдүгээ бодсон нэг тийм мөрөдөлтөөр байж байна гэдэг. За тэрэн дээр бол зайшгүй ингээд нэг юм сурах, боловсрох бүр ингээд нилээ одоо юу гэх юм. Тийм шаардлага бол тийм байна гэдгээ тэрэн дээр шин санаад тийм ер нь нэг тийм шин санаа, шин төсөл, шин юм хэрэгжүүлэх нэг тийм юм бодол. Тийм тэрэн дээр л нэг шийдвэр гаргах гэдэг л дээ гал моринжилт. За тэрэн дээр тэгтээ нэг та нэг одоо нэг за анхааруулна гэх юм одоо Six of Swords гэж 6-гийн сэлэм гэдэг үзэр маань яг юу илэрхийлэх гээд байна вэ гэхээр тийм та нэг юм нэг шилжилт өөрчлөлт одоо магадгүй нутаг орон руугаа шилжиж тэндээ тийм юм хиймээ гэсэн л одоо нэг юм байсан удаан байсан энэ гадаад орноос нэг өмч хөрөнгө шин санаа төсөл хэрэгжүүлэхээр нутаг их орон руугаа нэг өөр газар руу ингээ явах гэж байгаа. Энэ чинь танд одоо нэгэсэндээ тийм урам хугарал авчрах вэ гэдэг дээр нэгэсэндээ танд анхааруулах гад байх шиг байх юм тий. Та их сайн бодож боловсруул төсөлж үнэхээр надад одоо би үнэхээр тэр бодож байгаа шиг минь амжилтанд хүрэх үү гэдэг юм уу? Үнэхээр юм бүхэн тийм шудраг байх уу гэдэг ч юм уу? За тэр талаасаа та нэлээд тийм сайн одоо юу яамаар юм шиг байна шүү дээ одоо. Өөрөө энэ хүн чинь одоо нөгөө тий одоо магадгүй та сайн хүн амьтан дээр очиж асуудаг юм уу? Эсвэл одоо яах юм тий? Шийдвэр гаргахаасаа өмнө тий та яг ингээд айгүй гой төсөөлөд ингээд бодоод томорно л гэж бодож хүн мэдээж тэгж төсөөлж байгаа шүү дээ. Гэтэл эн чинь урам хугарсан ямар нэгэн асуудлыг танд авчрах уу гэж нэгсэндээ хэлэх гээд байна л да. Тэгэхээр энэ нэлээд том хэмжээний шийдвэр гаргах гэдэг хүн байх шиг байна шүү. За тийм болохоор та энэ чухал шийдвэр гаргах гэж байгаа юм чи их нуцтай хандарай л гэж бас тийм хувийн зүгээс бас хэлмэр чим шиг санагдчихлаа л да тий. Одоо шийдвэр энэ амьдрал чинь тэр чигээрээ нөгөө шийдвэрүүдийн юу байдаг гэдэг штэ. Шийдвэрүүдийн сонголт шийдвэрүүдийн одоо үр дүн шүү дээ тийм ээ. Тийм болохоор буруу зүрх шийдвэр гаргаж одоо өч төчнөө хөдөлмөрж ажилласан одоо бас янз янзын өмч хөрөнгө одоо юу вэ тий одоо цаг хугацаа тэгээд ер нь юу ч үж болно штэ. Тэгээд их л чухал штэ хүний амьдрал тий. Хүний амьдрал хэдхэн настай за тэгжэл тэг алдаа оноо гаргах эрх байлгүй л яг мэдээж хүн алдна гэдэг чинь алдаад ах ч явах хүн амьдралдаа туршлага л хоригдлуулж байгаа юм чинь тийм ээ. За тийм болохоор бас юмыг яаж мэдэх вэ? Хүссэн юмдаа хүрэхгүй байж байх вэ гэдэг дээр чинь л тийм хэлэх гээд байна л да. Ер нь бол яг үндэ тийм.
энэ нэг очиод тийшээ дуусгах тэр байсан газараа орхиж явах бүх юмыг эмхэлж цэгцлэх нүүдэл суудал гэж гаргаж ирээд байгаа. Бүхэл байсан бүхнээ өөрчлөлтөнд оруулаад нүүй сууй бүхнийг яая гэж бодоод байгаа ч гэж магадгүй дээ тийм ээ. Ер нь тийм чиглэлийн юм орж ирээд байгаа юм л да. Ер нь тийм ч гэж. За хермит үзрүүд юу илэрхийлж байна вэ гэхээр дотоод сэтгэл, дотоодын мэрэгэн ухаан. За тэгэл дотоодынхоо дуу хоолойг сайн сонс. Нэгсэн дотоодын дуу хоолой ч нь уулын чамд болохгүй хэлээл байгаа болов тэрийг бас нэг жоохон үл тоомсорлоод байгаа гэж магадгүй шүү. За хэрэг өөрийгөө сонсож мэдэж дийлхээ байвал одоо тэр жоохон ядаж хүзрийн нэг уншлаг авч одоо үздэг ч юм уу яадаг чи энэ хермит гэж нэгсэндээ даяанч хүзэр тэгээд энэ нөгөө жоохон одоо бус тэмийг нэг арай өөрөөс өндөрлгөөс хардаг хүнийг илэрхийлээд байгаа юм шүү дээ тийм. Таны энэ орчиндөө нэг хараанд нэг өнцгт нэг одоо нэг хүмүүс нөгөө бие биенийхээ ингээд юуныхаа төвшөнд харж байгаа шүү дээ тийм. Харж байгаа харааныхаа төвшөнд гэтэл энэ хермит үзэр чинь яг юу гэхээр юмыг нэг арай жоохон өндөр өнцгөөс харж чадах боломжтой нэг гэсэндээ одоо лам харбуу одоо юу гэдгийг тийм арай нэг тийм төрлийн хүмүүсийг хэлж байгаа. Эсвэл таны дотоодын дуу хоолой хэлж байгаа байхгүй юу? Гэтэл та дотоодын дуу хоолойгоо тийм дотроос ч хэлээд байгаа юмыг анзаарахгүй ч юм уу сонсохгүй ч юм уу. За тэгээд болохгүй байгаа бол тийм жоохон тийм тэр талаар нэг тийм жоохон зөвлөгөө авахд гэмгүй маягийн юм хэлэх гээд байгаа байхгүй юу? Магадгүй хүн нэг гоё юм төсөөлөөд ингээ явахаар ч гэсэн ерөөсө гоё нь бодчиход бас эрсдлээ ч юм уу нэг бодохгүй тооцоолохгүй болно гэл ингээл бодчихдаг нэг юм байгаа штэ. За магадгүй тэр тал дээр яг та тэнэг тийм шатан дээр яваа гэж бод. Гэтэл танд тэр хүсээ таны бодож байгаа шиг үр дүн ирэхгүй гэж магадгүй шүү гэдэг тэр талаас нь бас энэ хорвоо ертөнцөөс бас хэлэх гээд оролдоод байх шиг санагдаж байна да тийм. За Cosmic Energy хүзрээс 2 дугаар группийнхэнд зориулсан мессеж өгөөч. Мессеж зөвлөгөө одоо юу гэдгийг хэлмээр юм нь юу байна? Awareness, maintain awareness, be present in every moment. Одоогийн цаг мөчтөд оршихыг хэлж байна л да. Яг одоо ч нэг яг энэ дотоодын дуу хоолой хүсэл энд одоогийн харж байгаа юм чи яг юу байна вэ? Энийг нэгсэн awareness нь нүдээ нээж харахыг хэлээд байгаа. Энэ цаг мөч бүрдээ байгаа тохиолдож байгаа болгоныг өстө нэгсэндээ нүдээ нээж харах. Одоо чи энгийнээр ярьдаг шүү дээ. Чи нүдээ нээгээд хараадах ч гээд нэг тий. Нэг тиймэрхүү юм хэлээд байна л да. Нүдээ нээгээд харахыг. За өөр нэгэн өдрөөс мессеж авъя гэвэл одоо юу гэж хэлэх нь вэ? За 3 дугаар группийнх биш 2 дугаар группийнх нь ямар мессеж хэлэх нь вэ? Life experience гэнэ. Амьдралын туршлага гэсэн үг тийм ээ. За түрүү энэ дэр нэг амьдралын туршлага гэж ярьсан. Түрүү нөгөө яалчгүй нөгөө алдаа гэж юу байх вэ? Ер нь бол тэгэл туршлагын хоримтлуул шүү дээ л гэж ярьсан шүү дээ тий. Тэгэхээр яг уу таны өнөөдрийн одоогийн байж байгаа цаг мөч бүхэн ер нь юу ч байсан яг цаг дээр бол бүгдээрээ л одоо нэг амьдралд туршлага хоримтлуулаад явж байгаа гэсэн санааг л хэлэх гээд байна да тий. За тийм үг мессеж гарч ирж байна. Та хүссэн юмаа магадгүй зүгээр амьдралдаа туршлага хоримтлуулж байна гэж бодоод бас хийж болох ч зарим талаараа хүсээгүй үр дүн авсан ч гэсэн тий одоо энэ бол зүгээр миний амьдралдаа хоримтлуулсан туршлага байсан юм а гэж хүлээж авах юм уу? Алдаа байлаа гэж хүлээж авах юм уу гэдэг чинь болвол таны одоо яг нөгөө сүнслэг талын хэр зэрэг одоо нөгөө мэдрэмж төвшөнд яваагаас ер нь бол шалтгааллах юм байгаа юм л да. Уул нь бол яг цаад утгаараа тэр яг юу гэж хүлээж авах вэ гэхээр сүнслэгийн төвшин өндөртэй явж байгаа юм бол
ер нь их алдаа гэж бол айдгүй л дээ ер нь тийм. Үлээж өнөөдөр тохиолдсон болгоныг яг энэ хэлсэн шүү дээ. Every moment-д тохиолдсон болгоныг одоогийн цаг мөчтөн хүмүүдээ нэгэд хараад хүлээгээд авнаа л гэсэн үг. Тэрийгээ за яах юм таны хүсээг үр дүн ирлээч гэсэн. За миний амьдралтаа одоо нэг тий туршсан одоо нэг хүслээ биелүүлээд тэндээс олж авсан амьдралын туршлага байлаа л гэж. Эсвэл магадгүй нэг гинэн юм уу жоохон тэнэглэлж байж болно шүү дээ. Тэр нэг бүтэхгүй юмыг болгохгүй явж исэн тэр нь өөрөө бас одоо амьдралт чинь бас хүнд чинь тий хөөхөн дараа нь бодоход бол гигийн дурсамж тэгжүүж үлээ гэсэн нэг тийм туршлага болдог шүү дээ тий. Яг тэр талыг хэлээд байна тий. За тэгэхээр одоо энэ нэг үзрээр яг live experience үзрээр яг юг илэрхийлж байна вэ гэхээр энэ дээр болохоор танд тохирохгүй болчихсон одоо тийм хуучин ихтгэл үнэмшлүүдээс салахыг хэлээд байна. Хуучин ихтгэл үнэмшлийн систем гэж нь шүү. Тэгэхээр та нэлээд үзэл бодолтой хатуу одоогийн цаг үе өөрчлөгдөөд янз бүр болж байгаад бас нэг тийм нэг эвлэрэх дургуйч гэдэг юм уу хүлээж авахдгүй яг өөрийгөө хүн ч тэрэж мэддэггүй шүү дээ. Гэтэл ингээд нэг тийм тэр хуучны нэг тийм одоо энэ цаг үед тохирохгүй болчихсон ихтгэл үнэмшлүүдээс сал гэдэг байгаа байхгүй юу? Энэ цаг хугацаа хувьсаад өөрчлөгдөд байгаа учраас тийм ээ. За тэгээд амьдралыг өөрчлөх чухал үйл явдал. Чухал боломжуудыг авчирдаг одоо тийм нөхцөл байдлыг тийм яасан одоо илэрхийлсэн хөзөр байна. Тэгэхээр энэ цаг мөчтөө бай. Тэр амьдралын чухал нөхцөл боломж юмнуудыг байгаа юунд нь хүлээж ав гэдэг байгаа нь болохоор нөгөө л түрүүний тэр амьдралын туршлагын талаар ярьж байна. За энийг тэгээд сонсож байгаа хүмүүс их өөртөө их олон янз байгаа учраас яг аль талаас нь хүлээж авах вэ? Туршлага гэдэг талаас нь хүлээж авах, алдаа гэдэг талаас нь хүлээж авах уу? Эсвэл одоо тийм миний мөрөөдөл гэдэг талаас нь хүлээж авах уу? Энэ бол одоо сонсож байгаа хүний харах өнцөг байхгүй юу? Ер нь бол тэгэхээр би бүгдийг нь одоо нэг хэвэнд юм уу нэг одоо хэлбэр даваачиж хийх гээд одоо яриад байх нь бол бас их зохимжгүй л дээ. Сонсож байгаа хүмүүсийн сонголт одоо мэдрэмж юм өөр учраас шүү дээ. За тэгэхээр хоёрдугаар группийнхэнд маань ерөнхийдөө энд орж ирж байгаа өөрчлөлт та нэг тийм гадаад руу нэг шин санаа төсөл хэрэгжүүлэх гээд нэг тийм юмд нэлийн сэтгэл шулуудаад нэлийн юм хийх гэж байгаа бололтой юм аа. Тий. Нэг тийм өөрчлөлтүүд орж ирж байна. За тэрний гарах үр дүнгийн талаар бол тэрэн дээр бол одоо тийм бүр ерөөсөө өнөөдөр тохиолдсон ч байгаа ч биш. Одоо зүгээр тийм гарах үр дүн бол бүр ямар ч байж болно. Зөвхөн хүзрийн зүгээс хэлж байгаа нэг юмыг нь танд хэлэхэд зүгээр энэ хүссэн үр дүн чинь бас тийм биш байж магадгүй шүү гэдэг юмыг л нэг хүзэр бол нэг хэлүүлж чинь шүү зэн. Бусдыг нь бол тэгэл тийм таны л одоо нэг юу шүү дээ. Таны л одоо хүсэлт сонголт тийм байгаа шүү дээ тий. Байга гэхэд зүгээр энэ амьдралын туршлага бас нэг амьдралдаа олсон туршлага маань гэж бодоод явчихвал тийм сонголтчл танд байгаа л гэж хэлэх гээд байна. За ийм утга учиртай уншлага болж байгаа юм байна. Морин жилд та айгу бадрангуугаар нэг тийм юм эхлүүлье. Тэгье ингээ гэсэн өөрчлөлтүүд бол танд орж ирж байгаа юм байна. Алс ирээдүй холоо бодоод шин төсөл санаа гэж яригадаад байна лээ л дээ тий. За тийм өөрчлөлт танд орж ирэх нэ. За ингээ 2 дугаар группыг сонссон танд гэлээ. Хэрв энэ нэг юм болохгүй юм байвал хувийн уншлага авч асууж болно шүү тийм ээ. Асуух жоохон хувийн уншлагаар нэг мэрэг хийлгээд тий. Үцхэд гэмгүүл байх л та юм. За ингээд 2 дугаар группийн маань уншлага өндөрлөө. Хоёрын үзрийг аваад авч.
За одоо 3. За 3 дугаар группийн үзрээр юм. Rabbit гэх туулаатай хөрхөн үзрээр. За 3 дугаар группийнхний гал моринжилт. Ямар өөрчлөлт орох уу? Одоогийн энерги ямар байна? Хүсэл нь юу байна гэд. Өөр хүчрийн зүгээс тийм хэлэх ярих юм байд юм уу гэд ингээд асуугаад үзье. За энэ бол вау, magician. Нэлээд сайхан байх гэж байгаа юм биш юм уу дээ гэж. Queen of Pentacles. Six of Swords. Nine of Pentacles. За дараагийн за тэдний хүсэл гэж юм тийм байна уу? Бидний яг юу хүсэж байна гэж мөрөнжилт. За шо. Шүүр хөдрийн зүгээс хэлэх ярих дамжуулах шин санаа оноо юм байна гэж. За хөдрүүд минь багтж байна. За дэлгэх хөзрүүдэд дэлгэцсэн ямар тааж. За тэг одоо 3 дугаар группийнхний одоогийн байгаа энерги бол уул нь маш гайхамшигтай magician гэдэг үзүр дэлгэгдэж байна. Тэд бол ерөөсөө тийм одоо юу гэх юм маш тийм одоо хайр дүүрэн, сэтгэл хангалуун, өнгөрсөн дайгуу тэр хамт байсан хүнтэйгээ маш их тийм одоо хамтрагчтайгаа гэсэн. Альч төрлийн хамтрагч гэж болно те. Маш их аз жаргалтай тэрнтэйгээ одоо ерөөсөө тийм бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байсан байдлыг илэрхийлж байгаа байхгүй юу? Одоогийн энерги ч гэсэн одоогийн төвшөндөө ч гэсэн бас тийм байгаа. Үнэхээр нэг хүсэл нь биелээд нэг тийм аз жаргалтай үнэхээр өөрийгөө айгүй гоё тийм нэг хатналгаар ч юм уу эрэгтэй хүн бол жинхэнэ нэг эр хүн гэдгээр нь мэдрээд ингээд одоо нэг тийм эсрэг хүсний хүнтэйгээ л их л тийм аз жаргалтай байсан одоо ч байгаа тийм сайхан энергийг илэрхийлээд байгаа байхгүй юу? Гэтэл энд одоо нэг асуудлууд үүсч эхлэх гэдэг юм л да бас л. Гэтэл ямар асуудал үүсч эхлэх гэдэг нь гэхээр энэ нөгөө нэг жаргалтай сайхан байсан цаг хугацаа жоохон хотлох уурмаг болох гээд нэг жоохон нэг төр зүрийн болох гээд ингээд нэг жаргалтай сайхан цаг хугацаа нэг жоохон өндөрлөчих гээд байх шиг байна. Тийм одоо төр юм уу бүр юм уу мэдэхгүй ямар нэгэн байдлаар нэг тийм жаахан сэтгэл дундуур урам хугарсан байдлын юм орж ирэх гээд байгаа байхгүй юу? Нэг жаахан тийм одоогийн байгаа энэ гоё өрнө магадгүй нэг тийм урт хугацааны алсын холын нөгөө нэг ирээдүй хараагүй харьцаа болох гэдэг юм хаашаа юм те нэг тиймэрхүү л юм орж ирэх гээд байна л да. Тэгээд тэрийг хамгийн гол нь та хүсэхгүй байгаа. Та бол
яг энэ аз жаргалтай энэ сайхан цаг мөчтөө тэрнтэйгээ одоо тэр хэм байдгийн тэр хамт аз жаргалтай чамайг бүрэн дүүрэн байлгаж байгаа чамайг тэр сэтгэл хангалуун байлгаж байгаа чи хажууд нь байхаар нэг онцлог нь яг ямар байгаад байна гэхээр нэг гоё тайвширлыг аваад хажууд нь өстө нөгөө нэг юу ч хийхгүйсэн чамаа алгаа зүгээр л миний хажууд нь харагдаад байж байгаа юм бол би одоо нэг амьдралдаа нэг тийм аз жаргалтай бүрэн дүүрэн цатгалан одоо юу гэх юм одоо гэцний цатгалан яриаггүй шүү сэтгэл мэдрэмжийн цатгалан ярьж байгаа тийм сэтгэл мэдрэмжээрээ цатгалан бүр нэг хамт байхад нэг тийм эдгэж ангаагаад байгаа юм шиг тий. Одоо нэг эмч шиг нэг тийм сэтгэл зүрхтийг уужруулж, тайвшруулж нэг тийм хамт байхад нэг тухтай мэдрэмж өгдөг хүн байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээд тийм л хүн юм шиг байна тийм. Нэг хамт байгаа л амар тийм. Хамт байхаар нэг тийм жаргалтай байгаад идэг, аз жаргалыг өгөөд идэг тийм хүн. Гэтэл энэ харьцаа танаас нэг тийм удахгүй ингээд нэг жоохон ингээд явчих гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр та энэ харьцааг үнэхээр хүсэхгүй байгаад байгаа. Одоо боломжтой болвол тийм боломжтой болвол энэ харьцааг надтай одоо ингээд нэг үрд үлдээгэж ёстой нэг бурхан тэнгэр гэж байдаг бол хэрвээ нэгэн харжсан даасан юм байдаг бол одоо энэ харьцаанд би үрд үлдээд баг энэ хүнтэйгээ гэр бүл болоод ингээд хамтдаа ингээд аз жаргалтай байнгын өнөөдрийн байгаа шигэ өнгөрсөн сая бай хамт хэдэн өдөр ч юм уу одоо ямар цаг хугацааг мэдэхгүй хамт байсан шигэ. Энд чинь нэгсэндээ гал морин жилийнхийг л үзэж байгаа учраас гал морин жил гараад нэг удаагүй нь шүү дээ. Тэгэхээр одоо нэг сүүлийн хэдэн өдөр хамт байгаад яг аз жаргалтай сайхан байгаад байсан байж болно тий. Тэгэнгүүт таны хүсэл яг юу байна вэ гэхээр ингээд одоо салаад холдоод явхад бол одоо би үнэхээр хүсэхгүй байна. Одоо ингээд ёстой хамт ингээд ийм аз жаргалтай хിവэрэ баймаар байна гэд баг нэрэ дотроо залбирж байгаа бах тий. Энэ хүнийг одоо миний хажуугаас бити явуулаач гэдэг юм уу тий. За таны хүсэл бол одоо яг тийм хүсэл орж ирж байна тий. Гэтэл гал морин жилд орж ирэх өөрчлөлт нь болохоор нэг тийм бүхнийг шинээр эхлэх өөрчлөлт орж ирж байгаа. Таны энэ хүслээр болохгүй болох гээд байгаа юм байлгүй дээ тий. Тэг ер нь тэгж л гарч ирж байгаа л да тийм ээж гэж. Ягаад гэвэл энэ нэг миний байдлаар энэ 3 дахь харьцааны л хүн шиг л орж ирээд байна л да. Та магадгүй хин нэгэн гэр бүлтэй хүний арт тал тань тодорхой хэмжээнд ирж хамтдаа цаг хугацааг сайхан цаг хугацааг өнгөрүүлчихэд явах болохоор ягаад гэвэл энэ нэг өсөндөө 3 дахь харьцаанд одоо тантай дандаа хамт байгаад байж чадахгүй учраас нэг өсөндөө буцах зайлшгүй шаардлага гарч ийн. Тэгэхээр та тэрийг хүсэхгүй байна. Тэгэхээр та энэ дээр гал морин жилд яг ямар өөрчлөлт өнөөдрийг хүртэл танд энэ цаг хугацаанууд ийм сайхан байгаа. Та өнөөдрийг хүлээн зөвшөөрөөд хамтдаа сайхан байгаад нэгтэй тэгээд нэг танд нэг юм орж ирэх гэдэг л да гал морин жилд орж ирэх гэдэг. Нэгтэй минийх болохгүйгаас хойш одоо хүнийг те одоо энэ яг хүний хүн байгаа байхгүй юу? Хүнийг одоо ингээд тэгээ одоо өстө нөгөө саваагүй нохоос саран туцнаа гэдэг шиг хүнийг мөрөөдөөд хичнээн хүлээгээд ирэхгүйгээс хойш нөгөө нэг энэ одоо энэ юу хийн зам мөр заяа зураг нийлээгүйгээс хойш одоо бүхнийг шинээр ганцаараа одоо эхлэе да гэсэн нэг тийм өөрчлөлт танд гал моржилд одоо өнөөдөр орж ирээгүй ч ер нь гал моржилд орж ирэх өөрчлөлт чинь танд тийм өөрчлөлт орж ирэх гэдэг байгаа байхгүй юу? Энэ хуурамч, энэ нудлаа, төр зүрийн нэг сайхан байдаг энэ харьцааг одоо нэгсэндээ төгсгөл болгоё. Яагаад гэвэл энэ миний амьдралын заяа зураг замналт ерөөсөө надтай хамт заяан зурагдаагүй өөр хүний өмч гэдэг юм өөр хүний хин юу гэдэг энэ нэг үнийг тавьж явуулаад өөрөө ганцаараа дахин шинээр аялалд гаръя да. Дахин шинээр амьдралд тий одоо бүхнийг шинээр эхлэе да гэсэн нэг тийм мэдрэмж танд орж ирэх байхаа. За тэгээд та тэрэн дээр нэг тийм хорвоо ертөнц зүгээс хэлж байгаа нь болохоор тий яг уу та энд дасцсан. Ягаад гэвэл та энэ хүнтэйгээ хамт байхдаа аюулгүй аз жаргалтай байдаг. Та энэ хүнийг үнэхээр явуулахыг хүсэхгүй байгаа ч гэсэн тавилж явуулж байгаа болохоор таны хувьд аюул нэг үнэхээр хэцүү байна нэгсэнд өөрөө өөртөө тэмцсэн тэмцэл ирэн танд гарч орж ирж байгаа өөрчлөлт нь. Та шийдвэр гаргана. Та аюул хөөрхөн шийдвэр гаргана. Хичнээн танд хэцүү байсан ч та шийдвэр гаргаж байгаа байхгүй. Тэгээд шийдвэр гаргацсныхаа дараа та мэдээж амаргүй байгаа тэр хүнийг мартаад тавиад явуулаад ингээд өөрөө
ингээд нөгөө нэг уулзээ учрыг гэсэн нөгөө дассан сэтгэл нөгөө энэ хамаг ямаа ингээд зөвхөн өөрөө өөртөөгөө одоо нөгөө нэг тэмцэлтэйгээ хамт нэг өөрчлөх гээд ингээд бас хөрхөн өөртөө нэлээ ингээд шаналлах гад байх шиг байна л да. Танд тийм маягийн өөрчлөлт орж ирж байна. Гэхдээ та энийг чадхаар байна. Та чадна. Та дараа нь аюу гоё өөрчлөлтөөр өнөөдөр хизээш тавьж явуулж чадахгүй байгаа юм шиг байгаа энэ хүнийг та өөртөө нэлээд хэцүү байгаа ч гэсэн тавьж явуулсны дараа та үнэхээр аюу дэст өөртөө итгэх итгэл нэг үнэмшил бүх юм чинь ингээд танд нэг тийм эргээд шинэ хүн болоод төрсөн юм шиг нэг тийм тэр хүний нэгсэндээ магадгүй энергиэс нь салах байх л та. Тэгэнгүүт та нэг хувь хүн шал өөрөөр ингээд нэг тийм бүтээлч нэг тийм өөрөө өөртөө итгэсэн тийм хариуцлагатай одоо юу гэх юм одоо тэр нэг уйтгартай гацсан мэдрэмжээсээ гарсан. Тэгээд энэ бол таны хувьд тийм баггүй одоо нэгсэндээ өөртөө тэмцэл орж ирэх гэдэг. Тэгэнгүүт та дараа нь айгүй тийм өөр тийм одоо юу гэх юм маш их тийм өөрөө өөртөө итгэлтэй тийм давшингуу тийм одоо юу гэх юм те ирч хүчтэй хүн болж 2026 онд танд ирж байгаа энерги нь тийм энерги байгаа. Өнөөдрийг хүртэл нэг зурлцсан яаж чадахгүй байгаа дэсэн харьцааг өөрчлөх одоо юм орж ирэх гээд байна л да танд тийм. Та тэрэн дээр шийдвэр гаргах өөрчлөлт орж ирэх гээд байна. За, Cosmic Energy хөзрөөс 3 дугаар группийнхэнд зориулагдсан ямар мессеж байна вэ? Энэ заяа зурагт чи багц юм уу багтаагүй мөн нэрээ энэ тал дээр бас ёстой уншлаг аваад гэхдээ ер нь нэг багтаагүй л юм шиг гарч ирэх гээд байна л да. Та яагаад өвлөө орхих шийдвэр гаргах гээд байна. Гэхдээ танд үнэхээр хэцүү байна гэж яхаг бодоход та хэрв эргэлзээ тэнгэлзээ эзээ нэгэн цагт энэ хүн минийх болно ч гэдэг юм болдсон болоо яадын бол гэл ингээд эргэлзэж байгаа бол хувь уншлаг авч үзээрэй л гэж хэлмээр байна дөө танайд. За Cosmic Energy хөзөр 3 дугаар группийнхэнд маань гал морин жилд өгөх ямар зөвлөгөө байна вэ гэж. Blessing гэдэг чи одоо нэг адислал шүү дээ тийм. Blessing or gifts from the universe. Одоо ертөнцөөс таныг тийм адислана гэд адислалын бэлэг ирнэ гэж. Тэгээд тэр адислагдсан одоо энергийг хүлээж аваарай. Бас бусдад түгээгээрэй гэсэн. Blessings are gifts from the universe. Receive and share them гэж аахгүй. Тэдэнд буцаагаад бас нөгөө эргээд тэр талархлыг илэрхийлэхийг ч хэлж чинь бас бусдад түгээхийг ч хэлж чинь. Тийм. Тэгсэн таныг хорвоо ертөнцөөс адисалж байна гэж шүү. За шо бас нэг үзрөөс мессеж 3 дугаар группийнхэнд өөр хэлэх юм байна уу гэдэг нэг мессеж аваад. За энэ нэг юу нэ for bottom буюу намрын 4 гэдэг үзрийг гэхээр эн чи одоо пента бол биш. За мессежийг нь авъя. Энэ хөзрөөс мессеж авъя. За энэ хараа. Энэ хөзөр шүү тийм. Өөрийнхөө нөөцийг одоо ухаалгаар удирдах гэж энэ manage your resources wisely гэдэг тийм. Өөрийн нөөц бололцоогоо одоо ухаалгаар удирдахаа гэж шүү. Кони мөнгө хэрхэн зарцуулж хадгалж байгаадаа тэнцвэртэй байгаарай. Тэгэхэд азгүй хүмүүст туслаарай гэж юм. Таныг нэг тийм энэ дээр ч бас бусдтай хуваалцаараа түгэлцээрээ ертөнцөөс авж байгаа одоо тэр нөгөө бэлгийг бусдад хувааж түгэлцээрээ гэсэн чинь энэ хөзрөөрч бас юу илэрхийлж байна вэ гэхээр таныг бас азгүй байгаа хүмүүст бас ингээд тусламжийн гараа ингээд одоо дэлгээрээ. Тэгээ өөрөө одоо магадгүй нөгөө нэг тий одоо мөнгө төгрөгийг та мөнгөтэй төгрөгтэй тийм боломжтой хүн байгаад байгаа байхгүй юу? Гэтэл та тэр мөнгө төгрөгнийг одоо нэг зарцуулж байгаа юм одоо хэр одоо тийм зөв зарцуулж байгаа вэ гэдэг талаас бараг нөгөө асуух гэдэг юм шиг байгаа байхгүй юу?
Тэгээд хэрэгтэй боломжтой хүнд нь одоо нэг хэрэгтэй байгаа хүнд нь хуваалцаж азгүй хүмүүст туслаарай гэдэг. ертөнцөөс өгж байгаа энэ бэлгийг эндэж ч сараа та энэ Queen of Pentacles байгаа байхгүй. Энэ зоосны хатан хөзөр. Энд бас Nine of Pentacles гэдэг чинь бас ингээ хүсэл нь биелсэн зоостой хүмүүний хөзөр. Энэ 10-ын зоостой хөзөр бас. Нэгсэндээ том зоосны хөзрүүд таныг мөнгөтэй гэдгийг илэрхийлээд байгаа. Тэгээд та магадгүй нөгөө энэ мөнгө гэдэг чинь бас л ертөнцөөс танд одоо ингээд та хичнээн мундаг ингээд ур чадвараараа олж байгаа би тэгж байгаа гэж байгаа ч гэсэн одоо нэгсэндээ энэ чинь нэгсэндээ ертөнцөөс өгж байгаа бэлгэл байгаа байхгүй юу? За тэрнийхээ тэр зарцуултан дээр хэр зөв зарцуулж байгаа вэ гэж асуугаад дээрээс нь азгүй хүмүүс туслаарай л гэж хэлж байна бас. Хорвоо ертөнцөөс ирж байгаа бэлэг бол танд тийм юм ярьж байна. За ингээд 3 дугаар группийн уншлага өндөрлөө. Товч бөгөөд тодорхой. Тий. Тэгвэл хүн нэг эргэлцэхээр та одоохондоо тэгж эргэлцсэн юм байлгаа. Одоохондоо бол та их аз жаргалтай сайхан ба. Тэгвэл энэ өөрчлөлт танд бол нэг тийм энийг юмыг тавьж явуулах тийм шаардлага гарч ирэх гээд байгаа юм байна даа л гэсэн нэг тийм. За тэгээ хорвоо ертөнцөд таныг хуваалцаарай л гээд байгаа юм байна ерөөсөө. За тэгээд мессежийг тийм яаж хүлээж авах нь бол одоо таны хэрэг тийм ээ. За ингээд 3 группийнхаа уншлагыг уншаад өндөрлөө. За тэгээд уншлага сонссон танд амжилт хүсье. За баярлалаа.